Сайхан уу? Сэлэнг аймгийн Шамар сумын Дулаахан тосгоны 11-р ангийн сурагчид байна. Багийн ахлагч орхон байна. Ариун жаргал байна. Багийн гишүүн Гамболор байна. Гişиг жаргал байна. За манай бүтээлийн нэр нь болохоор машины хөдөлгөөн мэдрэгч гэсэн бүтээлийг бид нэр зохион бүтээсэн байгаа. За яагаад машины хөдөлгөөн мэдрэгч юм бэ гэхээр өнөөдөр Монголын нийгэмд маш ноцтойгоор хүний биед болон хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа. Зүйлс энийг бол яах аргагүй зам тээврийн осол аваар байдаг. За яг энэхүү асуудал Монгол тулгамж байгаа яг энэ том асуудал өсвөр насны хүүхдүүд бид нар яг ямар хуу арга хэмжээ авч ажиллаж чадах вэ? Бид нар яаж нөлөө үзүүлж чадах вэ гэсэн үүднээс машины хөдөлгөөн мэдэрч гэсэн бүтээлийг бүтээсэн байгаа. За Монцим агентлагаас гаргасан судалгаагаар 2019-с 2024 оны хугацаанд буюу сүүлийн 5 жилийн хугацаанд нийтдээ зам тээврийн осол 25,000 гаруй бүтгэгдсэн байдаг юм. За үүнээс үзэхэд жил бүр 500 гаруй хүн нас бардгаа гэсэн харамсалтай мэдээ гарсан байна. Энд харагдаж байгаа зүйл бол биднээсийн зохион бүтээсэн нүдэнд үл харагдах зүйл юм. Энд харагдаж байгаа хоёр зүйл бол хөдөлгөөн мэдрэгч. Яагаад биднээс зам дээр хөдөлгөөн мэдрэгч тавьсан бэ гэвэл хурдтай ярьж байгаа хоёр машин хоёр талаас ирэхэд энэ эргэлттэй хэсэг дээр мөргөлдөх аюул маш их байдаг. Тиймээс нэг машин эндээс ирэхэд хөдөлгөөнийг мэдэрч энд гэрэл хасж байгаа. Тиймээс хөдөлгөөн мэдэрснээр энэ машинд дохио өгч ийн гэсэн үг. Дохио өгснөөр энэ машин за миний урдаас машин явж гинэ гэсэн үднээс хурдаа хасах эсвэл зогсох арга хэмжээ авч байгаа. Хөдөлгөөн мэдрэгч гэдэг нь болохоор хөдөлгөөн гэдэг үгэн дээр толгуурлагдаж байгаа. Хөдөлгөөн гэдэг үг нь болохоор физик хөдөлгөөн гэдэг нь бие болон түүний хэсгүүд тодорхой орон зайгаас нөгөө орон зайд шилжих хөдөлгөөнийг хэлнэ. Ухаалаг байшин болон ухаалаг үйлдвэрлэл дэх хамгийн алдартай шинэ IoT программын ихэнх нь хөдөлгөөн мэдрэгчийг ашигладаг. Тэгээ хөдөлгөөн мэдрэгч нь болохоор хамгаалтын систем болон гэрэлтүүлэгч өөр бусад олон зүйлд мэдээлэл өгөх зорилгоор маш олон тийм чухал үүргийг гүйцэтгэдэг байгаа. Тэгээд энэ хоёр хөдөлгөөн мэдрэгч нь болохоор ямар зарчим дээр хөдөлдөг вэ гэхээр долбар радрын зарчмаар ажилладаг. Яагаад хөдөлгөөн мэдрэгчийг машины зам тээвэр дээр нийтийн тээвэр дээр хосч өгсөн бэ гэхээр манай Монголд ялангуяа манай Монгол улсын нийтийн тээврийн хэмжээнд ерөөдөө хөдөлгөөн мэдрэгчийг зам тээвэртээ хослуулсан тохиолдол ер нь бол цөөн байдаг учраас бид нар ерөөдөө баг байхгүй шоу гэж хэлж болохоор бид нар яг энэхүү судалгаан дээрээ тулгуурлаад энэхүү бүтээлийг хийсэн байгаа. За үүн дээр нэг юм нэмж хэлэхэд энэ бүгдийг бид нар бүгдээрээ ингээ гар доорх материалаар өөрсдөө хийсэн байгаа. Тэгээд энд яг энтерт болохоор яг юу орсон бэ гэвэл хөдөлгөөн мэдрэгч, батарей, утас гэд эдрийг нийлүүлээд бид нар бүтээлээ хийсэн байгаамаа. Мөн энэхүү бүтээлийг бий болоход маш том тусалцаа дэмжлэг үзүүлсэн сургуулийн захиргаа болон физикийн багш гэрэл туяа мөн санхүүгийн байдлаар дэмжлэг үзүүлсэн аргэр мөн асран хамгаалагчтай бүгдэнд нь баярлалаа. Баяртай.